Сайн бацгаана уу? Эрхэм мөндөд сонсогчдоо холбос подкастын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаагийн дугаартаа нэгэн задлан судлаач Амар Батыг өргөн оролцуулж байна. За та манай сонсогчдод өөрийгөө танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу. За тэгээ юуны өмнө энэхүү подкастт намайг өргөн оролцуулж аваад талархал илэрхийлье. Намайг Амар Бат гэдэг. 10 жилийн сургууль болохоор 1-р хорооллын 86 дугаар сургуулийг бол төгссөн байгаа. Тэгээд 2014 онд Монгол Улсын их сургуулийн биологийн техник технологийн хөтөлбөрт орж суралцаад 18 онд бакалавраа дүүргээд үргэлжлүүлээд магистртаа тухайн чиглэлээр тухайн мэргэжлэрээ сураад саяхан 12 сар төгссөн байгаа. Тэгээд За та ер нь яагаад энэ экологч гэдэг мэргэжлээр суралцах болсон бэ? Суралцахаас өмнө одоо танд хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл одоо түлхэц босон зүйл юу вэ? За би ер нь бол ингэсэн юм анх багтаа бол ер нь бол их тийм нэг хоол хийх дуртай хөлт байсан. Тэгээд 7-8 дугаар ангитай хоолны сургалтанд явж маваа. Тэгээд ерөнхийдөө төгсөөд 10 жилээ төгсөөд Итали руу явж одоо Итали болны тоглолцуулаад ирээд ресторан дээр гэсэн тийм бодолтой байсан багтаа. Тэгээд ерөнхийдөө ахлах сургуульд орж ирэнгүүтээ яг энэ биологийн хичээлдээ илүү сонирхолтой болж гисэн л дээ. Тэгээд ингэсэн шалтгаан маань болохоор яг хэд хэдэн шалтгаан байгаа л да. Тэгээд эхнийх нь гэх юм бол би ч өөрөө нэг зундаа эмээ өвөө дээр очиод хөдөө байцдаг байсан. Тэгээд хоньмол туулаа хүрээ хариулаад л явчихдаг. Тэгээд явчихаар ч нөгөө нэг уул адар тэнэл зүлгэн дээр өнгөрөөд л явж идэг хүүхд байсан. Тэгээд тийм байсан болохоор яг тухайн нөгөө байгаль гэдэг зүйлдээ болохоор би илүү тийм илүү ойрхон арай илүү нөгөө гоё байдаг байсан л да. Тэгээд эрэнгүүт яг нөгөө нэг яг ахлах сургуульд ороод ирэнгүүт яг биологийн дунд сургуулиас эхэлж дунд ангиас эхэлдэг л дээ. Биологийн хичээл заагаад. Тэгээд ерөнхийдөө яг биологийн хичээлээ бас орж эхлээд тэгээд манай багш нар ч гэсэн надад заагаад тэгээд ерөнхийдөө нөгөө нэг биологийн хичээл үзээд ирэнгүүт яг миний нөгөө нэг багтаа нөгөө нэг яг тоглож өссөн одоо тэр нутаг одоо хөдөө нутаг эмээгийнх маань бол энийг одоо тэр байгаль би илүү нэг ойлгох ч юм уу те одоо энийг нь тэр одоо тэр амтныг тэгж нэрлэдэг юм байна, энэ модыг ингэж нэрлэдэг юм байна, энэ цэцгийг ингэж нэрлэдэг юм байна гэдгийг илүү ойлгоод ирэнгүүт надад илүү тийм дотн санагдаж ирсэн л те. Тэгээ дараагийнх нь гэх юм бол манай аав өөрөө яг экологч судлаач хүн байдаг. Тэгээд яг нэг аавынхаа хийж байгаа ажлыг тэгээ ирээд ажилласаа ирээд надад гэр бүлийнхэнтэйгээ ярьж байгаа ярианаас нь сонсоход бас надад илүү нөгөө нэг сонирхол татчихсан байхгүй. Тэгээ манай аав ч өөрөө юу гэж ярьдаг вэ гэхээр манай энэ судлаачийн ажил, манай экологчийн ажил чинь айгүй тийм гоё академик эрх чөлөөтэй ажил шүү дээ. Тэгээ академик эрх чөлөө гэж юу вэ ингээд би тухайн үед ч жоохон байсан болохоор мэдэхгүй. Тэр чинь болохоор ийм байт юм аа тайлбарлаж ирсэн юм л да. Одоо тэгээд нөгөө нэг ямар нэгэн тийм удирдлагын дарамт гэдэг зүйл хамгийн их. Удирдлагын дарамт гэдэг зүйл маш бага хуваарьд орж ирдэг. Одоо чи өнөөдөр тэрийг хийсэнгүү, өнөөдөр энийг хийсэнгүү, хөөч бос хөөч суу гэсэн тийм нөгөө нэг юм дарамт байхгүй. Тухайн судлаач өөрөө яг тухайн зүйлээ сонирхоод судалж байгаа учраас дуртай юм хийж байгаа. Учраас хизээ босоод нүтэн дээрээ өгүүлэлээ бичээд юм уншаад суух тийм их чөлөөтэй боломжтой. Тэгээд хизээ хөдөө гарч тавих судалгаандаа гараад очоод юм судлах ийм боломжтой, ийм их чөлөөтэй тийм ажил ямар нэгэн тийм цагийн нөгөө нэг юм баримтал байдал нь бол бусад одоо мэрэгчлүүдээс л харьцангуй бага байдаг гэж надад бол юм хэлж ийсэн. Тэр нь болохоор надад илүү их таалагдчихсан аахгүй. Тэгээд би ч өөрөө бас нэг юмд ингэж баригдаад тах дургу олон тийшээ ингэж одоо ингэж юм сонирхож явдаг хүн болохоор яг нэг имийг хийгээд өглөө ороод орой бэлтгэл суугаад л 20 жил амьдарч чадахгүй. Харин амар олон юм хийгээд одоо ингэж явж явах надад бол илүү их тийм таалагддаг. Тийм эрх чөлөөтэй байхыг хүсдэг учраас надад бол тэр нь бол бас нэг тийм том түлхэж болсон юм уу. Тэгээ бас дараагийнх нь гэх юм бол яг нэг манай нөгөө нэг энэ мэрэгжил чинь одоо мөнгө олоод өөрийнх нь төлөө зарцуулах биш. Яг байгаль цэвэр нөгөө нэг байгаль орчин, байгаль экологийн төлөө явж байгаа учраас тэгээ цаашлаад ирэх юм бол хүн амьтны төлөө явж байгаа ийм учраас тэр нь болохоор нөгөө нэг ингээд илүү кайфыг надад
өгөх юм шиг санагдчихсан аахгүй тухайн үедээ. Миний хийж байгаа ажил ингээд одоо энэ амьтад одоо хүнд одоо хүн ардад илүү нэг тусламж гэх юм уу те илүү эерэг нөлөө үзүүлэх учраас тэр нь надад ингээд кайф өгөх юм байна гэдгийг би яг тухайн үедээ бол одоо мэдрээд тэгээд одоо сонгосон юм уу да. Ийм эдний шалтгаанууд л байна. Зөв. За тэгвэл ер нь та ингээд энэ мэрэгчлэнээр сурснаар одоо ингээд сураад төгсчлээ те. Таны амьдралд ч одоо ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Одоо хувь хүн талаасаа ч юм уу эсвэл те ямар ур чадваруудыг өөртөө эзэмсэж авсан бэ? За ур чадварууд ойлгосон зүйлс тэгээд нэлийн ер нь бол нэлийн их байна. Тэгээд яг ганц хоёрын яг жижиг зүйлүүдэд дуурччихъя гэж бодож байна. Эхнийх нь гэх юм бол юу юм бэ? Одоо ингээд илүү танилын хүрээ гэдэг зүйлүүд бол нэлээд нэмэгдсэн. Энэ юу гэсэн үг гэхээр нөгөө нэг одоо яг манай одоо ингээд ямар нэгэн судалгаа хийгээд одоо ямар нэгэн зүйлийг барьж аваад хийгээд явъя гэхээр одоо би ганцаараа суугаад хийх боломж бол тун одоо хумс байдаг л да. Өөр одоо чиглэлийн хүмүүсээс асууж тодруулах, мэдэхгүй юм асуух тийм тохиолдол бол угаасаа байнга гарч идэг. Одоо жишээ нь би загасны судалгаа хийлээ гэж бодоход тухайн загаснуудаа одоо хээр очиод дээжлээд хэмжилтээ хийгээд хотод орж ирээд лаптаа суугаад хийхэд одоо надад лаптаа суучингуудаа нөгөө нэг дээжнүүд дээр боловсруулалт хийгээд гаргая гэхээр надад тэр нөгөө нэг статистикийн мэдлэг гэдэг зүйл нь одоо тийм хай түвшинд бол хөгжөөгүй. Тэгээд яг тэр тухайн амьтад дээр бас хийх одоо ямар нэгэн анализууд нь бас өөр байдаг учраас тухайн яг чиглэлээр бас ингэж ажилладаг хүмүүстэй би ингээд холбогдож асуух зүйлүүдэд асууна. Гिचсэн юм уу те. Тэгэнгүүт одоо бас нөгөө нэг тухайн амьтад одоо нэг дээжлэлт авсан газрууд эдрээ одоо ингээд гоё зураглая те. Одоо ингээд map дээр зураг хийгээд бас танилцуулъя гэхээр надад би болохоор ч өөрөө нөгөө нэг бас нэг тэр GIS гэдэг одоо нөгөө нэг орон зайн одоо мэдээллийн систем дээр ажиллах зураг хийх тал дээр бас нам суугаагүй тухайн зүйлээр мэрэгсэн хүмүүс байдаг учраас тэдэртэй ингээд танилцаад явна гэх жишээний юм тий. Энэ байдлаар ингээд одоо янз бүрийн одоо нэг мэдлэгтэй хүмүүстэй ингэж холбогдсоор байгаад миний энэ нөгөө нэг одоо танилын хүрээ гэдэг зүйл тий. Одоо энэ community гэдэг зүйл нь амар тийж өссөн. Одоо бас тэлсээр л байгаа. Эхнийх нь бол энэ байгаа. Тийм. Тэгээд дараагийнх нь гэх юм бол одоо нөгөө бид чинь ихэнхдээ ер нь хээр хөдөө явуулалт одоо судалгаагаа хийн. Тэгээ яг лаборатори суудаг бас суудаг л да. Гэхдээ хөдөө явахад болохоор нөгөө нэг ингээд юу гэдэг л да. Одоо жишээ нь майхна хаана барих уу гэдгээс ахуулаад нөгөө хээр хөдөө хэрхэн аюулгүй одоо явчаад буцаад гэртээ ирэх вэ гэдэг тал чадвар дээр бас нэлийн суралцсан юм уу гэж одоо би. Тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө юугаад байгаа юм л да. Одоо жишээ нь шөнө унтчих чинь бороо ороод үер чамайг хамаагүй ч магадгүй шүү дээ. Тэгэхээр үерийн бороо ороод ирэхгүй байх магадaltaй газар хаана уу гэдгийг бол сонгож иж тухайн нөгөө майхын өдрөө барихгүй бол амир эрсдэлтэй. Одоо жишээ би нөгөө нэг одоо бидний үед гэж одоо ч дадлагт гарч байгаа байх л та. Дадлагт гараад л ингээд нөгөө хоёр найзтайгаа майхан бариад гуруула нэг майханд одоо байдаг гэсэн. Тэгээд нэг өглөө босоод ирсэн чинь бит гурав яг усан дотоос ирсэн байхгүй. Тэгсэн чинь яасан гэсэн чинь яг нөгөө буруу газар аваач бариа ирсэн юм майхна. Тэгээ өглөө усан дотоос ирсэн. Тэгээ бүх хувцас нь орсон. Тэгээ маргааш найж авах бороотой өдөр хувцас хатаа харахгүй. Тэгээ өдөржингөө нойт хувцастайгаа дадлагт гараад тэгээд тиймэрхүү болж исэн. Тэгээд тэгэхээр нөгөө нэг яг тиймэрхүү чадварууд дээр одоо нэг олон удаа судалгаа хээр яваад ирэнгүүт чинь бас суралцаад ирсэн л дээ. Тэр мөр бол нэлийн туршлага басна. Цаашд одоо нөгөө нэг ямар нэгэн байдлаар зүгээр аяллаар хөдөө газар хээр ингээ явхад ямар нэгэн байдал тохиолдоход бол тэндээс одоо өөрийгөө аваа гарч чадвартай гэр бүлээ хайртай хүмүүсийг ч юм эсвэл өөр хүмүүсийг аваад гарч чадвартай болсон юм да гэж боддог шүү дээ. Өөрийгөө одоо тиймэрхүү чадваруудаа суусан юм гэж боддог шүү дээ. Тийм. Тэгээд энэ мэргэжлэр бас сурсны бас нэг зүйл нь гэхээр нэг юмны цаатахыг бас илүү нэг бас бодож үздэг болсон гэх юм уу да. Илүү жоохон юм гүн орж бодож үздэг болсон. Тэгээд бид чинь ингээд нэг юм судлахаар одоо жишээ нь ингээд гараад хөдөө очоод машинаас буугаад гүнгүүт төрөл бүрийн олон янзын өнгөтэй цэцгнүүд байна. Тухайн өнгөтэй цэцгнүүд яагаад тийм өнгөтэй болсон бэ гэдэг цаана болохоор амар их учир шалтгаан байгаа. Тухайн одоо орчны температур, хөрсөнд нагуулагдж байгаа бодис, тэгээд тухайн одоо цэцгийг ургамлыг одоо иддэг амьтад эдэр гээд
маш олон зүйлээс шалтгаалж ирэх тийм тийм одоо өнгөтэй, тийм хэлбэртэй одоо ургамал цэцэг үүсдэг, одоо бүрэлдэхүүн тогтдог, одоо ургадаг учраас тэр болгоныг одоо ингээд хийгээд судлаад явчингууд тэр болгоныг боддог болчтой юм байл л дээ. Тэгэхээр яг ийм нэг зүйлүүдийг болоо нааг зах нь бол сурсан, мэдсэн, тэгээд ойлгож авсан. Тэгээд миний амьдралд бас нэг иймэрхүү өөрчлөлтүүдийг энэ хүү одоо мэрэгчлээ сонгосноор бол бас ингээд авчирсан. Ер нь ингээд хээрийн даалгат яваад майхан усан давцсан гэж энэ. Ер нь энэс өөр одоо ямар хөгжилтэй зүйлүүд хээр даалгат явж байхад ч юм уу эсвэл нөгөө судалгаанд явж байхад болж исэн бэ? Ингэсэн юм аа. Нөгөө нэг янз бүрийн юм болж исэн. Тэгээд би болохоор нэг тод санаад байгаа юм болохоор юу гэж юм аа. Яг хээр нэг магистрийн ахаад агаад судалгаанд явж байгаад Делика суугаа явж байсан. Тэгээд нөгөө хойно хүндэт бүүгээ дээр янз бүр юм ачичаад тэгээд дээрээ болохоор нөгөө нэг хоол хүнс бүх юм нөгөө хайрцаг дээр ачицсан. Таглаатай хайрцаг. Тэгээд би ч өөрөө бас жоохон мартамхай байхгүй. Тэгээд нөгөө нэг хоол хүнс хамаг юм хийцэн хайрцагийнхаа таглааг авчиад нөгөө тайз тавьчаад мартчихгүй юу. Нөгөө хээрээ ингээ орхицсан. Тэгээд ингээд амар ингээд хэдэн 100 км явчаал яж ах бороо шороо амар хэм болцсон юм. Тэгэл буугаал орой буудлаад майхнаа бариад бүгд хоол хүнсээ хийгээд гэсэн. Нөгөө нэг хоолн дээр чинь бороо орцсон, шороо болцсон, зарим нь асгарцсан, зарим нь алга болцсон. Тиймэрхүү юм болчихсон. Тэгээд нөгөө яалтчгүй нөгөө хариуцлага тэгээд юмаа мартахгүй, юмаа сайн бүртгэх гэдэл тиймэрхүү юмнуудыг сурах хэрэгтэй болчихлоо юм л та. Тэгээд тиймэрхүү тэр үед яг тэ намайг бас нэг тийм одоо зэмлж мүлээч үлдээ. Тэгээд ойрхон бас нөгөө нэг сум байсан болохоор ороод юмудаа авчиж байгаа. Тэгээд тэндээс яг ойлгох юм байна. Тэгээ бас тэр үедээ бас хөгжилтэй тэгээд инээлтэл өнгөрчлээсэн л та нөгөө тагаа мартаал ингээл явцсан юм. Тэгээд тиймэрхүү болж ирсэн. Өөр нэг хөгжилтэй болж ирсэн нь бас л дадлгатай. Юм дадлага дээр чи юу нэг их юм болно л доо. Тэгээд нэг бид эцэн нэг өдөө дадлагт гарахаар нөгөө нэг 14 хоног баг гарна 21 хоног ч илүү. Тэгээд тийм тэнд чинь хөлдөөгч өдөр байхгүй, тог байхгүй. Тэгээд ирэнгүүт бид эцэн нөгөө мах цахаа шуудалж авч явдаг. Тэгээд нөгөө давс хийгээд утгаж байгаа ширх юу шүүлээд ирэн ширхтэлэн босч байгаа нөгөө пепсиний сам илдвэрээр чекэл тэгээ ингээл аваа авчдаг. Тэгээд нөгөө тэгээ аваа авчингууд 14 хоног баг сар яах ч үлдээ юм байна. Тэгээ аваа авчдаг. Тэгээд бид эцэн бас ингээд нөгөө 30 дүүхт чи манай англиа 10 билүү 8 ч л хэдэн гал болоо хуваагдаад гал болж хуваагдангуудаа нөгөө нэг галын хүүхдүүд ингээд дотроо тухайн гал л ингээд нэг хоол игээд нөгөөдхөө ингээд хувааж иддэг. Тэгээд янз бүрийн юмнуудаар цуг хийдэг байхгүй юу. Баг болцсон гэсэн үг юм байна. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр манай ангийн нэг охин байсан юм аа мөн сонсч байгаа. Шуудалсан мах гарч иж таарваа. Тэгээ хоол хийсэн чинь 0 давс. Нөгөө давсаа ихт үлцэн нөгөөх чинь. Тэгээд бид хэд чинь тэр өдөр чинь нөгөө нэг махын 5 6 усаар зайлаад нөгөө давснаа ярьлахгүй. Тэгэж нэг явж ирсэн. Тэгээ нөгөө давсаа шуудад юу махаас шуудад сураагүй тухайн үед чинь оюутан тэгэл дөнгөж явж эхэлж байгаа юм шиг. Тэгээд тэгэж эхэлж ирсэн. Тэгээ бас нэг өөр юм гэхээр бас манай нэг хин нэлээдээ хинт би нэг ангийнхаа охинтой нэг хоол идэг баатар болоод ууг нь чинь биж хоол бас айгүй ичдэг тоогооч моож болно гэжсэн. Яг та хөдөө нь бид гурил авч яваагүй. Тэгээ нэг цөөвөө идмээр нь гэдэг манайхан. Тэр нэг лавшаа гомаа аваавцсан. Тэр лавшаагаар цөөвөө идэг баатар болоод бид хоёр нийлээд нөгөөдгөө нэг хийсэн чинь зүгээр юу юм бэ мэдэхгүй нэг жанхуу цаашаал нэг заваа юм болчихлээсэн. Тэгээд хөдөө явахаар бид чинь судалгаанд явахаар чи яалч хүн хоолны асуудал чинь амар тоо болчихсон. Тэгээд хоолонд бас нэг гайгүй ийддэг байхгүй бол тэр чинь бас нэг олон хүн цуг явдаг учраас нэг хоол чинь бас хүний сэтгэл санааг бас өргөж өгдөг шүү дээ. Тэгээд зарим өдөр чинь бид чинь зүгтэн ажил орой дуусна. Тэгээд ирэхэд нэг сайхан хоол байж авахгүй бол бас хэцүү байдаг. Тэгэхээр хоол ундаас нэг тийм бас гайгүй хийгээд сурчих хэрэгтэй юм байлээ гэдгийг бас ойлгосон. Хөдөө хээр хоол их чинь бас нэг өөрчлөлт нэг галтгоонд хийхээс чинь. Тийм. Тэгээд нэг тулгын 3 чулуун мулгаа болоод тэгээд нэг тогоо могоогоо зүв байрлуулна. Гээд тэрнээс ахуулаад тэгээд шороо мороо орно. Тэгээд хээр юм амтайгээд хэдэн шороо нөгөө нэг мод эдэртэй хоолоо идээд гэж яхан гоё байдаг. Тэгтээ бас нэг гайгүй хоол хийждэг байхгүй болоо тэгээд болохгүй шүү гэж. Бас төвлөе. Тийм. Тэгтээ ч бас хээрээ болж амттай шүү те. Амттай. Янз шүү дээ. Харин нэг тиймэрхүү юм болчихсон юм аа. Тийм зөндөл хөгжилтэй юм болдог. За ингээд гоё хөгжилтэй юм сонслоо. За клоч мэрэгжил чинь ер нь ингээд дотроо их хөрвөх ингээд онцлогтой байдэн шүү дээ тий.
байна шүү дээ. Таны одоо судалгааныхаа чиглэлийг ярил. Тийм манай мэрэгжил чинь нэлээд өөр чадвар өндөртэй шүү. Ер нь бол бас харьцангуй өндөр. Тэгээд би ч бас яг оюутан байх хугацаанд тэгэл нэг эрдэм шинжилгээний хурал болох гэнгүүтэл 100 явсан судалгааныхаа ажлыг дагаж явсан судалгааны ажлынхаа датаг боловсруулаад орчтой. Тэгээд яг ямар чиглэлээр явах нь мэддэхгүй л нэлээд явсан. Тэгээ 3 дугаар курсээс ахуулаад нөгөө Америк Монголын хамтарсан одоо голуудын нэг макро системийн судалгаа одоо нэг төсөл орж ирээд Монгол тусны төсөл орж ирээд тэгээд тэр төслийн журмаар 3 жил хэрээтэй үргэлжилсэн тийм хэрэг ажилд үргэлжилсэн судалгаа төсөл байсан. Тэгээд хэрэнд яваад би чинь загсны багт хуваарлагдваа. Тэгээд загсны багт хуваарлагдаад хамгийн би чинь нөгөө загас магас ерөөсөө сонирхож үзээчгүй тийм загастай голтой газар өсөйчгүй болохоор амар сонирхолтой байсан байхгүй. Тэгээд хамгийн анх wade рууглаад электрофишер загас цогн зохиол барьж гаргаж хэмжээд бусаж хийгээд л ингээл тэгээд нөгөө загаснуудаа урт үргээд ирэн хэмжээл ингээ явах нь бол надад амар таалагдчихсан байхгүй. Тэгээд таалагдаад 3 дугаар курс таалагдаад тэгээд ерөнхийдөө яг тэр жилдээ би яг энэ чиглэлээр ингээд дипломын ажлаа бичвэл зүгээр юм байна. Илүү сонирхолтой юм байна гэж шийдээд тэгээд бакалаврын ажлаа би загасны бүлгэмтлийн чиглэлээр бол бичсэн байдیں۔ Тэгээд яг ерөнхийдөө одоо ч гэсэн ер нь загасаараа цаашдаа явъя гэсэн юм хүсэл эрмэлзэлтэй байгаа. Тэгээ Монгол загасчид одоо нэг спорт загасчлал бол бас нэлээд сайхан гайгүй хөгжсөн. Тэгээд яг нөгөө загасны судалгаа тал дээр бол одоо дулмаа доктор нэг сайхан доктор эдрээс ахуулаад байгаа. Гэхдээ бол нэг тийм бол бас нэг өргөн судалгаа их тийм хүн бол судлаачд бол байдаггүй байлаа ерөөдөө бол. Тэгээд эрэнгүүт одоо би яг ингээд энэ чиглэлээрээс явах юм бол явах хэрэгтэй байна гэдгээ бас ингэж ойлгож ирсэн учраас цаашдаа ингээд ерөөдөө загсны судалгаа чиглэлээрс явъя гэсэн юм бодолтой байгаа. Тэгээд сая магистрийн ажлаа болохоор би сонирхолтой сэдвээр хамгаалсан юм л да. Яг цаашдаа загстайгаа холбогдохоор. Гэтэ сэдв нь болохоор нэг голын эрэг болон голын доторх макро болон микро пластикийн бохирдол гэсэн юм сэдвээр хамгаалсан. Энэ нь болохоор сүүлийн үед чинь нөгөө пластикийн бохирдол гэдэг чинь дэлхийн хэмжээнд халуухан сэдв болчиход байгаа юм л да. Тэгээд сүүлийн хэдэн 10 жил ерөөдөө судалгааны чиглэл нь нэлээд хөгжиж ирж байгаа. Одоо хөгжиж байгаа сэдвүүд нь болохоор нэг бас юм том хүчин зүйл илүү тийм сонирхолтой байгаа. Дараагийнх нь болохоор Монголд бас нэг хийгдэж амжигдаагүй байгаа судалгааны чиглэл байгаа байхгүй. Тэгэхээр би бас энийг сонгож аваад тэгээд тэр нөгөө нэг голын эрэг болон дотор байгаа микро болон макро пластикууд чинь цаашлаад тэр гол дотор амьдарч байгаа амьд организмуудын эдгэж сүлжээнд нь ороод тэгээд тухайн нөгөө нэг одоо тэр пластикууд ч ямар идэж тэжээлэн биш одоо тэр бие организмд нь ороод одоо нөгөө загснууд чи идээд эхлэнгүүт бие организм физиологийн процессд нь одоо саатал гэмтэл одоо сөрөг нөлөө үзүүлээд цаашлаад одоо юм хөх хүртэл одоо эндэх хүртэл популяцийн тодлогоо багасгах хүртэл тийм нөлөө үзүүлээд байгаа учраас энэ нь бол бас тийм халуун сэдв маш тийм судлах хэрэгтэй сэдв гэдгийг бол бас мэдсэн л дээ. Тэгээд энэ чиглэлээр бол би магистрийн ажлын судалгааг бол хийсэн байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн яг энэ загас болон энэ одоо энэ пластикийн бохирдол, хогогдгийн бохирдол чиглэлээр бол ингээд судалгаагаа цаашдаа хийгээд явна гэсэн юм одоо төлөвлөгөөтэй байгаа. Ер нь аривчилсан нь бол энэ байна. Тийм. 3 дугаар курсээс хойш гэдэг чи одоо хэдэн жил вэ? 3 дугаар курс. Одоо ч төгсөөд бакалавра төгсөө 2 жил болчихлоо. Тэгэхээр 3 жил юм уу? 4 жил юм уу? 18 он төгссөн шүү дээ. Одоо л энэ судалгаа дууссан байгаа тий. Тийм дууссан байгаа. Гэтэ одоо тэгэл энэ зунаас ахуулаад одоо хөвсгөлд очиж бас загсны судалгаа хийх төлөвлөгөө гаргацаал ажиллаж байна л да. Энэ чинь Америк Монголын хамтарсан гэсэн тий одоо Монголын том гол мөрнүүдэд судалгаа хийсэн гэсэн үг үү? Тийм Монголын ингэсэн ба Монголын одоо хойд хэсэг, баруун хэсэг, зүүн хэсэг гэд бүх голхон ч бас хайсан. Ер нь бол ихэнх том голуудаар нь бол яваад одоо ингээд судалгаа хийгээд явсан байгаа 3 жилийн хугацаанд. Тэгээ Америкт очиж судалгаа хийх бас боломж олцсон таа төслийн журмаар. Тэгээд Америкийн Литл Миссури бол тэгээд Небраска голууд дээр очиж судалгаа хийх боломж бас олцсон. Тийм. Тэгээд энэ тэгж явхад тэгж Америкт очиж судалгаа
хийгээд бас нөгөө нэг яг орон орны хүмүүсийн судалгаа хийх арга барил тэгээд эдгээр нь бол бас нэг өөр л байдаг юм байлээ л дээ. Одоо шинэ Америк судлаачид Монгол судлаачдын хооронд нь харьцуулахад бол янз бүр л байд юм лээ. Давуу талч байна, сул талч байдаг юм билээ л дээ. Аль аль тал. За тэгвэл ер нь энэ экологи мэргэжлэр сурвал боломж бололцоо ер нь их байх юм байна те. Төсөлд олон төсөлд хамрагдаад явах боломж ихтэй юм байна. Тэгвэл одоо энэ экологч мэргэжил нь одоо Монголд ер нь хэр эрэлттэй байдیں۔ Эрэлтийн хувьд болохоор эрэлт бол ер нь байгаад байна гэж би хараад байгаа юм. Юун дээрээс үндэслээд хараад байгаа гэхээр нөгөө нэг одоо би ингээл ажиллаа хийгээд ажилд орцсон явж байгаа юм шүү дээ. Тэгэнгүүт таньдаг одоо ах эгч нар ч юм уу судлаач нар багш нар ингээд одоо таньдаг мэддэг ч юм уу ийм судлаач болцохоор одоо ажилд орчих хүүхдүүд байна уу гэд ерөөдөө асуух нь бол нэлээд илбэг байдаг байхгүй юу. Тэгээд яг ингээд таньдаг мэддэг хүмүүсээ харангуут манай таньдаг одоо ингээд ангийн хүүхдүүд ч юм уу цуг ажилласан хүмүүс бүгд ингээд ажилд ороод явцсан. Одоо шинэ манай ангийн 30 хүүхдээс барыг ихэнх нь тэгэл мэргэжлэр ажиллаж байгаа юмсаа байхгүй. Тэгээд ирэнгүүт эрэлт бол байгаад байгаа. Одоо төгслөө гэж бодоход ажлын байр нь бол бас ч гэж байгаад байгаа гэж би бол хараад байгаа. Гэхдээ хангалтгүй байгаа. Тэгэхээр нөгөө нэг цаашдаа болохоор одоо бид нар шиг залуу ингэж гарч ирж байгаа судлаач нар одоо залуучууд маань болохоор яг нэг газар ороод ажиллах биш. Одоо эхэндээ бол яг нэг газар одоо нэг том байгууллагад хүрээлэн одоо яамааманд ороод ажиллаад явж бас болно. Тэгээд тэгж туршлага судалчаад дараа нь болохоор өөртөө бас юм судалгааны том гой бага бүрдүүлээд тэгээ юм гой том юм байгууллагуудыг бий болгоод тэгээд нөгөө төгсөж байгаа дүүнрээ одоод нөгөө байгууллагуудаар шингээж авах ажлын байраа үүсгэх гэсэн бас нэг тийм зүйлүүдийг бас одоо хийж эхэлбэл бас зүгээр юм санагдаад байгаа. Одоо болохоор ингээд одоо Монголд нэг хэдэн тооны одоо юм судалгааны одоо биологи байгалийн чиглэлээр төгсөөд ордог байгууллагууд байцаад байгаа. Нөгөөх нь ингээд хязгаарлагдмал хэдэн газар ингээд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр эднэрийг болохоор илүү тэлж өгөх хэрэгтэй болчиход байгаа юм л да. Тэгэхээр бол эрэлтийн үед бол одоо байгаа. Гэхдээ бид нар болохоор цаашдаа илүү бас эрэлтийг илүү их үүсгэх хэрэгтэй байгаа юм л да гэж бодож явдаг шүү дээ. Ер нь одоо ингээд суралцахын хувьд одоо бусад мэргэжлээсээ юугаараа онцлог те давуу талтай эсвэл сул талтай одоо мэргэжлээрээ цаашаад үргэлжлүүлэн гадны орнд одоо сурахад хэр боломж бололцоотой байдаг вэ? Бусад мэргэжлээс за давуу сул тал гэх юм бол нэгт угаасаа хөрвөх чадвар гэдэг зүйл нь. Хөрвөх боломж нь тийм хөрвөх чадвар өндөр те. Нэлээд өндөр үү. Одоо хаанч ороод бас ажиллаж байна шүү дээ. Ер нь. Тэгээд өөр давуу тал нь гэх юм бол нөгөө нэг юу би л ингэж л одоо тийм экологи гээд яг эренгүүт чинь яг тухайн нэг амьтныг сонгож аваад нөгөөтгөө одоо нөгөөтгөө судлаад байхгүй тухайн амьтанд одоо нөлөө үзүүлж байгаа бүх факторуудыг судалж мэдчихийж одоо тухайн нөгөө нэг амьтнаа бүрэн таньдаг гэх юм уу. Тэгэхээр нөгөө нэг маш олон талын мэдлэг шаардаад байдаг байхгүй юу. Одоо шинэ математикийн мэдлэг одоо тоо мондоо нэлийн сайн байх хэрэгтэй болчиход байгаа. Тэгээ химгээ сайн болчих хэрэгтэй болчиход байгаа. Физик гэдэл ингээ явах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгээд эренгүүт чинь тийм маш олон талын мэдлэг шаарддаг учраас олон талын мэдлэгтэй болох боломж нь бол харьцангуй өндөр байдаг. Яг бүр амар давууч биш ч гэсэн ерөөдөө нэлийн өргөн үрээний мэдлэг бол шаардлагатай. Ийм одоо мэргэжилтэй байна. Тэгээд гадагшаа явж сурах боломжийн үед гэх юм бол яг байгаль орчны чиглэлээр гадагшаа сурах гэхээр сурахад бол бусад салбаруудаас угаасаа боломж нь нэлээд өндөр идэв. Яагаад тэгэхээр хүмүүс бол ярьдаг л та. Одоо шинэ бизнесийн чиглэлээр MBA хийгээд гадагшаа явъя гэдэг ирэнгүүт тухайн хүн чинь яг зөвхөн өөрийнхөө төлөө гэж нэрлэж байгаа юм л да. Бизнес хийгээд мөнгө олоод олохын төлөө одоо сурах гээд явах гэдэг шүү дээ нөгөө хүн чинь. Харин байгаль орчны чиглэлээр сурах гээд тэтгэлэг авах гээд байгаа хүмүүс ч юм болохоор яг нөгөө одоо бүх нийтийн одоо бүх одоо амьтан ургамал те байгаль орчин байгаль ихтэлхийхээ төлөө явах гэдэг утгаараа нөгөө тэтгэлэг олох магадлал нь бол хамаагүй өндөр идэв юм байлээ. Тэгэхээр яг энэ чиглэлээр сурахад болохоор тэтгэлэг гадагшаа явж сурах гэсэн одоо ийм тал дээр болохоор давуу тал бол нэлээд өндөр байдаг, боломж ч гэсэн их байдаг. Энэ тентхий одоо тэтгэлгүүд бол маш их хийж залгагдчихдаг. Танай шаардлагатай зүйл нь юу вэ гэхээр одоо шинэ магистрт явах гэж байгаа бол бакалавртаа нэг ажил сурчих 10 жилийн ажил сураад төгсчих. Тэгээд нэг SAT юм уу, GRE, GMAT, TOEFL, IELTS эдрээ сайн өгчих.
Тэгээд хангаад ирэх юм бол тэгээ яг л нөгөө шаардлагыг хангах юм бол явах магадлал бол маш өндөр байдаг. Ялангуяа Монголын хувьд гэх юм бол Монголоос гадагшаа нөгөө нэг яг энэ чиглэл энэ хүү чиглэлээр суралцж байгаа суралцагчдын тоон бас тэгж өрсөлдөөн арай гайгүй байдаг учраас бас боломж өндөр шүү гэдгийг бас нэг хэлчих хэрэгтэй байна. Тэгвэл энэ чиглэлээр бас тэ олон мэрэгчлэн бас бэлтгэх хэрэгтэй юм байна. За ингээд экологч мэрэгчлэн болчлоо. Тэ бакалавра төгслөө. Төгсөөд ер нь хаана ажиллах боломжтой байдیں۔ За төгсөөд ажилд орчих газрууд гэх юм бол зөндөө ер нь бол гайгүй. Хамгийн ихэнх юм бол шинжлэх ухааны ахтай хүрээлэн гэдэг байгаа. Одоо яг цэвэр судалгааны чиглэлээр ажилладаг одоо ахтай хүрээлэнгүүд бол байна. Тэгээд байгаль орчны яам байна. Одоо үнэлгээний компаниуд гэж бас ярина л та. Нөгөө нэг үнэлгээний компанид ороод бидэд юу хийх вэ гэхээр одоо ч нэг байшин нэг газар хөндөөд байшин барих гад байлаа гэж бодоход тухайн үнэлгээний компаниуд очоод үнэлгээний компани судлаач нар очоод тухайн яг барих байгаа газар хэдэн зүйл ургамал байна. Ямар зүйл амтан байна. Эсвэл амтан байна уу байхгүй байна уу гэдэг зүйлүүдийг бид гаргаж өгнө. Тэгээ гаргаж өгсөний хариуд болохоор нөгөө нэг барьж байгаа барилга нь болохоор барилгын нь одоо компани болохоор нэг бол нөгөө нэг амтан ургамлыг одоо өөр газар одоо нүглэх эсвэл нөхөн сэргээх эсвэл одоо тохирсон хэмжээний мөнгөн дүнгууд өгөх ч гэсэн юм уу тий ийм одоо арга хэмжээг бол авдаг л да. Тэгээ ийм компани одоо үнэлгээний компанид бол бас орж болно. Тэгээ бас судалгааны чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагууд бол Монголд бол гадаадын дотоодын ингээд бас нэлээд хэдэн байгууллагууд бол байна. Одоо жишээ нь WCS, WCC гэдэг WWF гэдэг байна. Тэгээ зөндөө байгаа л да. Тэгэхээр энэ газруудад болоос ороод ажиллах боломжууд бол зөндөө байдаг шүү. Тэгээд бас байгаль хамгаалагчийн чиглэлээр тэгээд тусгай хамгаалалтай газрын судлаачаар гэх юм уу тий. Ер нь бол нэлээд олон төрлийн. Тэгээ бас багшиж бас болно. Манай чиглэл төгсөөд бас манай багшийн ирэх аваад багшлах ирэх аваад тэгээ бас багшиж бас болно. Их сургууль тэгээд 10 жилт гэх юм уу тий. Энэ сургуулиуд багшиж. Тэгээд ажлын байрууд бол нэлээд олон төрлийн янз бүр л байна. Тэгээд ийм боломж бас байдаг шүү. За тэгээд одоо ч муйс гэжтэй бид нарыг сурж байгаад ер нь 1-р курстэй суурь хичээл гэж үзчихэ те 2-р курсээс мэргэжлийн сонгоод ордог. За тэгээд ер нь 2-р курст анх орж байхад ямар хичээл яаж үзэх үү гэдэг нь бас их асуудалтай байдаг байсан те. Тэрнээс болоод бас кредитийн зүг рүү гарна төгсөж чадахгүй тийм оюутнууд бас зөндөө байдаг байсан те. Тийм асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэл болох вэ одоо дөнгөж мэргэжлээ сонгоод орж байгаа хүүхдүүдэд тийм зөвлөгөө байвал. Тэр ийм л юм байлээ. Ер нь бол яг уг нь бол бидэд л мэддэггүй байсан болохоос жил болгон чинь нөгөө нэг яг тэр экологийн хөтөлбөр одоо сурах гэж байгаа хөтөлбөрөөс чинь тухайн жилийн одоо судалж дуусгах ёстой гэсэн нөгөө нэг хичээлүүдийнх нь одоо ингэж чагсаалтыг гаргаад тамаг дараад хүчтэй байл л дээ. Тэгээд тэд нар нь болохоор биднэрт нөгөө хүртээн жоохон бага байсан юм уу? Эсвэл бид нар өөрсдөө олж чаддгүй байсан юм уу? Эсвэл одоо багш нараас асуудаг байсан юм уу гэдэггүй. Тэгээд тэрэн дээр бол тодорхой байдیں۔ Тэгэхээр одоо нөгөө нэг яг бас нэг тиймэрхүү асуудал орж магадгүй бас орцсон байгаа оюутнууд байх юм бол яг нөгөө нэг техникийнхаа хариуцсан хүн дээр очиод одоо энэ сургалтын хөтөлбөрөө хаанаас харах вэ гэж асуугаад авчих эсвэл нөгөө нэг бас бэлэн бас байж идэм байлээ. Тэгээ тэрнээсээ ингээд тэрнийхээ дагуу бас явцсан дээр л юм байлээ л те. Тэгээ бид бими бол бас нэлээд сүултэл үтсэн дээ нөгөөтгөө зүгээр тэгээд ангийнхаа маас нь тэгэл хичээл ямар хичээл сонгох чинь нөгөөтгийн дагаж сонгоод л яваад төгсчихлээсэн л та. Нэг юм их хүмүүстэй сонгож ирсэн. Тийм масараа сонгочдаг байж лээ. Тийм масараа тэгэл явчдаг л байж. Та одоо өөрөө хаана ажиллаж байгаа гэсэн бэ? Би Монголын биологийн мэргэжлийн нэгмлэг гэдэг төрөмс байгууллагад судлаачаар ажиллаж байгаа. Тэгээд манай байгууллага болохоор яг цэвэр яг судалгааны чиглэлээр бол ажилладаг байгууллага. Тэгээд ерөнхийдөө бас зорилго нь болохоор бүх нийтэд биологийн боловсролыг бас түгээх гэсэн ийм зорилгын хүрээнд бол бас зорилгын хүрээнд ажиллаад явдаг байгаа. Манайд байгууллагын 20-од одоо яг энэ биологи шинжлэх ухааны салбарын одоо судлаачид нар бол нийлсэн одоо ийм байгууллага л да. Тэгээд нэг нь одоо ямар нэгэн судалгаа хийх гээд одоо санаа гаргаад явхад нөгөөдөл нь дэмжиж орж ирээ санаагаа өгөөд тэгээ бас туслах зүйл дээр нь туслаад ингээ явдаг ийм бол байгууллага байгаа. Тэгээд нийтэд
биологийн боловсролыг одоо түгээх одоо зорилгоны хүрээнд болохоор хийгдэж байгаа ажлууд бол бас байгаа. Тэгээ хамгийн анхны бид эдийн гаргасан ажил нь болохоор нэг ном гарсан байгаа. Үнгийг хэрхэн гаршуулахгүй гэдэг энэ нэг унших хүн одоо уншихад илүү энгийн хүн уншихад ойлгомжтой юм шинжлэх ухааны ном бол гаргасан байгаа. Тэгээ бас Кемблийн биологи гэдэг бас номыг бол орчуулж одоо хэвлэлтэнд гаргахад бол бас хамтарч ажилласан байгаа. Тэгээ одоо нөгөө хийхээр төлөвлөж байгаа хамгийн ихний ажил нь болохоор уйлж буй туул гол гэдэг нэртэй аян гэх юм уу одоо тийм нэг өдөрлөг одоо зохион байгуулах гэж байгаа. Тэр нь яг юу гэхээр одоо нөгөө нэг туул голыг дагаад бол бохирдол бол одоо маш өндөр хэмжээнд бол хүрсэн. Учираас тэрийг нөгөө нэг ингээд өмнө нь болохоор явагдчихсан аянууд болохоор яг нэг явагдаад дуусчдаг аянгууд байсан. Энэ нь болохоор бидний зохион байгуулах гэж байгаа нь үхээр жил болгон яг нэг өдөр тогтсон өдөр тэгээд нэлийн урт одоо километрийг одоо хамарсан ийм хамарсан хэмжээнд нөгөө нэг хог одоо тулгуурлын эргэн тойрныг цэвэрлэх ийм одоо аян бас зохион байгуулах гэж байгаа. Яг одоо энэ болохоор олон нийтэд бас ингэж бас чиглэж байгаа ажил маань их сонирхолтой л ажил энэ тий. Тэгээд энэ дээр бол одоо ингээд төвлөрөөд бол бас ажиллаж байна. Тэгээд бас төлөвлөсөн ажлууд бол бас байгаа. Тэгээд тухайн цаг үед бас мэдэгдээд явчих байхаа. Олон нийтэд биологийн боловсрол олгоно гэж юм тий. 10 жилийн хүүхдүүд одоо сонгож байгаа мэрэгжил нь бизнес, эдийн засаг гэх нэг тийм мэрэгчлээ сонгох. Тэгээ ер нь биологийг ер нь яагаад сонгох юм болоо? Сонгох хүмүүс бага байд юм болоо тий. Арай бага гэж хэлээд зөв зохистой. Тий. За ер нь бол харьцангуй угаасаа л бага байгаа. Бага байдаг л да. Тэгээд яг ихэнх хүүхдүүд чинь тэгээд угаасаа бүгд л мэдчихэл байгаа л да. Хамгийн түрүүнд эмэгтэйчүүд нэмж эрэгтэйчүүдийн цагдаа болох гээд явцдаг талтай. Тэгээд жоохон анги ахад ирэнгүүтээ эдийн засагч болно гээл. Тэгээд олон улсын харилцааны анги руу орно гээл. Тэгээд эсвэл зарим бизнесмен болно гээл. Тэгээд одоо явцдаг. Яг нөгөө хүүхдүүд яг мэрэгчлээ сонгодог насан дээр ирчингүүт яаж сонгох уу гэдэг нөгөө учрыг ээж аав ч юм уу одоо ойр тойрныхан сайн тайлбарж өгдөг юм шиг байна л да. Тэгээд хүн нөгөө ингэх ёстой юм шиг үлээ. Яг эхлээд хамгийн түрүүнд өөрөөсөө асуух хэрэгтэй гэж байгаа. Одоо 10-11 дугаар ангитай ч юм уу 9 дугаар ангитай ч юм уу. Та өөрөө яг хүнтэй харьцдаг ажил хийж насаараа амьдрмаар байна уу? Эсвэл байгальтай харьцдаг ажил хийж насаараа амьдрмаар байна уу? Эсвэл техниктэй харьцдаг ажил хиймээр байна уу? Эсвэл ганцаараа зүгээр л ингэж суугаад хийдэг ажил хиймээр байна уу гэд. Эхлээд эднээс сонгох хэрэгтэй юм шиг байна. Одоо шинэ би болохоор ингээ байгальтай харьцсан надад илүү зүгээр юм байна гэд би сонгоод байгальтай харьцдаг ямар мэргэжлүүд байна гэдэг дундаа сонголтоо хийгээд ингээ ороод ирсэн гэсэн. Тэгэхээр хүүхдүүд бас хамгийн түрүүнд өөрөөсөө ийм юм асууж хас хэрэгтэй юм шиг байна. Тэгээд мэргэжлээ бас ингээ сонгоо явуучвал тэр эмч цагдаагаас илүү цаашаа маш олон хэдэн мянган одоо мэргэжил байгаа гэдгийг бол ойлгох. Биологийн мэргэжил, биологийн салбар, биологийн чиглэлээр яагаад ингээд бас баг сонгоод сонирхоод байна гэд миний л бодлолтой одоо бас өөр янз бүрийн шалтгаанууд бас байж магадгүй. Яг нөгөө нэг дунд сургууль 6 дугаар анги дээрээс одоо яг биологи ороод эхэлчихэнгүүт хамгийн түрүүнд хичээл орж байгаа хэм маяг зааж байгаа маяг нь бол тухайн хүүхдүүд хизээч одоо сонирхохооргүй хэм маягтай заагаад байгаа. Одоо 10 жилийн багш нар тэгээ бас нөгөө нэг ээж аав ч юм хэлдэг үү. За яг 10 жилийн багш нар бүгд бол биш л те. Энэ ихэнхтэй гэж би бол зарих гадлаа юм л та. Тэгээд одоо шинэ намайг одоо биологи хичээл үздэг байхад болохоор тухайн ном дэлгүүлээд хуулц бичүүлээд тэгээд энийг чэжил гэж хэлээд нөгөөдхийн чэжлээ маргааш нь санаа одоо хагас дутууны ганц хоёр нэр хэлээд тэгээд дүнгээ аваад ингээ явчихтай. Яг цаатлын учир шалтгаан нь юу вэ гэдэг зүйлүүдийг маш сонирхолтой байдлаар гоё ингээ тайлбарлаж өгдөггүй учраас нөгөө хүүхдүүдийн сонирхлыг амар бага татдаг. Тэгээд эрэнгүүт чинь нөгөө нэг ингээл анги ахаал явах тусам биологи гэдэг хичээл чинь зүгээр нэг дүнгээ гаргахчвал болоо гэсэн нэг сул хичээл болоод үлдчихэж байгаа. Ууг нь мангар хатуу шинжилгээ ухаан хатуу хичээл байх хэрэгтэй байлж. Тэгээд эрэнгүүт чинь нөгөө хүүхдүүдийн яг тухайн чиглэлээр мэрэгчлээ сонгох гэдэг зүйлд чинь нөлөөлөд ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр миний бодлоор болохоор одоо хамгийн түрүүнд энэ нөгөө нэг яг 10 жилийн хүүхдүүд биологийн хичээлийг заах арга барил тал дээрээ нэлийн өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгээд бас тэр нөгөө 10 жилийн зааж байгаа 10 жилийн багш нарт бол бас нэлийн заах арга зүйн одоо бас сургалт гэхээсээ илүү одоо жишээ нь одоо манайх шиг иймэрхүү байгууллагууд ч юм 10 жилийн багш нарыг бас хүүхдүүдийн дагуулад бас
ганц өдөр ч юм уу өдөр нэг хэдхэн цаг ингээд бас хээрийн дадлагт явуулаад эсвэл лабораторитой дагуулж авчираад тийм ийм метод байдаг. Бид нар ийм ажил хийдэг гэдгээ бас тайлбарлаж өгөө тийм бас нэг тийм дадлага ажил маягаар юмнуудыг одоо дадлага ажлуудыг хичээлүүдийн хөтөлбөртөө шингээж өгөх ёстой юм шиг байлаа. Одоо Америк гэдэр ч юм уу гадаадын орнуудын хүүхдүүдийн 10 жилийг харахаар ингээд лаборатори эдэртээ ороод гоё юм хийх юм лээ шүү дээ. Тэр хими хичээл биологи хичээл. Тэгээ манайд болохоор зөвхөн техникийн сургалт ганцхан голчлоо. Тэгээд багш нар нь бас ингээд нэг гоё сэтгэл гэдэг зүйлийг дэврээгээд өгчгөө гоё ингээд биологийн хичээлийг ингээд сурталчлаад яриад өгдөггүй болохоор нөгөө хүүхдүүд чинь ингээд бас бүр бага байхаас нь ингээд тийм нэг сонирхлын ингээд дуурал айчих байхгүй. Тэгээ нөгөө нэг хэдэн ганц хоёр хичээл лээдэж шүү дээ. Математик, англи 2-оос сайн үтчихэд төгсөөд сайхан ажилд орчихно гэсэн нэг тийм ойлголттой л одоо 10 жилийн хүүхдүүд сургуулаад төгсөж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бодлыг нь нэлээд өөрчлөх хэрэгтэй болчиход байна. А тэгжиж яг одоо манайх шиг юм мэрэгчлэр сурья гэж орж ирж байгаа хүүхдүүдийн тоон бол нэмэгдэх баг гэж бодож байна. Тэгээд тэгээ ер нь гадаадын хүүхдүүд чинь тэгэл нэг динозавруудын нэрнүүдээс ахуулаад тэгээд баг багтаа л нэг амар амттын нэрсийг латинаар мэдээд зүгээр амар л юм мэдэн шүү дээ. Тэгэхэд бол бид хэд ч юм бол юм тийм байхгүй. Тэгээд яг ер нь бол 9 сарын 1 болгоо ороход л 9 орог 80-уудыг цэжлэх гэдэг зураад л байдаг. Өсвөр нэг дэвтрээ зүхэл харангуут 6-7-8 гэдэг бол та 9 орог 80-ны утсан юм байж идэг. Тиймэрхүү байсан. Одоо бол яаж өөрчлөгдөх нь бол мэдэхгүй байна. Гэхдээ бараг хэвээр байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ чиглэлээр бас нэлийн анхаарал хандуулаад явахгүй болвол цаашдаа ч гэсэн яг ингээд энэ хэвээрээ ингээд нэг хэдхэн тооны судлаачдтай ингээд цаашаа үргэлжлэл явах байх гэж бодож байна. Илүү нөгөө олон болох тусмаа өрсөлдөө ихсээд нөгөө хийж байгаа ажил бүтээлүүд нь илүү чанарчаад явна л да. Тийм. Ахаа зөв. Тийм. Тэгэхээр ер нь энэ чиглэлээр бас нэлээд анхаарал тавьсан байгаа гэж бодъё. Яг бас нэг амар тийм юу ярьж магадгүй л тэгээд миний л бодол шүү гэж хэлье. Сонсож байгаа юмстэй. Аха. Ер нь ерхий боловсролын сургалтаар те биологийн хөтөлбөрийг илүү сонирхолтой, чанартай байлгавал байгаль орчны мэрэгчлэр явахгүй гэсэн цаашдаа те зөв хүн болж төлөвшөх тийм хандлага бас ажиглагдаж болох юм а те байгалаа хамгаалъя гэсэн сэтгэлтэй болох ч юм уу те. Аха. Тийш дээ. Тэгжиж л одоо багаас нь л тэгэж хөгжүүлж өгөх болохгүй болчиход байгаа байхгүй юу надад. Тэгээд нөгөө бас нөгөө юуны асуудал гарч ирдэг шүү. Миний бодлоор нөгөө яг биологч одоо төгслөө судаач боллоо гэдэгэнгүүт юу тэгсэн дээр жоохон цалинтай биш үү? Цалин 90 авд юм ингээл асуудал юм. Тэгээд тэр чинь бодвол ямар ч ер нь бол чанарын ялгаа байхгүй байхгүй юу? Ер нь бол та өнөөдөр тэгэл одоо ямар нэгэн одоо эдийн засагч хийж гинэ үү? Эсвэл одоо цагдаа хийж гинэ үү? Эсвэл зөвлөгч хэмж нуцаас идэр хийж гинэ үү? Хам тэдэртээ чи ижлэхэл цалин авч байгаа. Ямар ч тийм доогуур идэр гэсэн юм бол байхгүй гэдгийг бас хэлвэл бас зүйтэй байхаа. Хүмүүс болохоор яг ингээл хэлэнгүүт хамгийн түрүүнд за юу хийдэг ингэж юу хийдгийг нь ойлгодгүй. Тэгээд хоёрт болохоор тэгээд цалин нэх авд юм уу гэж асуудаг байхгүй. Би шинэ технологич би байгаль судаач гэдэг. Тэгээд тэр чинь бол юу хийдгээ яг тайлбарлаж байгаа. Тэгээд цалингийн хувьд бол их ч байна, бага ч байна, янз бүр л байгаа. Тэгээд ер нь бол ямар ч чанарын ялгаа байхгүй шүү гэдгийг бас ингээд энэ ашигт бас хэлчихье гэж бодож байна. Одоо ингээд хаврын төгсөлд олох гэж байна те хүүхдүүд их сургуульд орох гэж байна. Ер нь ингээд 10 жилийн хүүхдүүд хэрвээ одоо экологч мэргэжлэр сурахыг хүсэж байгаа бол те юунаас яаж эхлэх ёстой байдیں۔ Ер нь юу анхаарах ёстой байдаг вэ? Аха. За яг одоо уусаа төгсөж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд бол уусаа энэ эсцэн ерхий шалгалт өгөх нь ойлгомжтой. Тэгээд тэгэхдээ болохоор 12 дугаар ангийнхаа номыг уншаад байгаа шиг өмнөх 6-7-8 мэдргээд одоо нэг анх үзэж хэлснээсээ хойш одоо бага ангийн биологийн номнуудаа хамгийн анхнаас нь эхлээ үзчих хэрэгтэй шүү гэдгийг бас хэлэх хэрэгтэй хаа. Эсцэн ерхий шалгалтаа сайн өгөөд биологоор өгөөд тэгээ бас хажуугаар нэг математик, англи хэл, монгол хэл өгөөд орж ирээд аль сургуульд орох уу гэдгийг шийдээд тэгээ ерөнхийдөө зөвлөгөөгийг яг биологиос сайн үзтээ. Биологийн хичээлээр ерөнхийдөө сайн үзчих гэж лээ. Гэхдээ яг нөгөө биологийн ээжт бэлдэж байгаа хүүхдүүд анхааруулж хэлэхэд болохоор манай нэг найз яг дүнж төгсөж байгаа дүүдээ нөгөө нэг юу хэлчихсэн аахгүй зөвлөгөө хийгээд хичээл зааж байсан юм шиг лээ. Тэгээд ярьжсэн юм нь болохоор биологийг яг ээж өгөх гэж байгаа бэлтгэж байгаа одоо ерөнхийдөө ингээд илүү сайн ойлгож авъя гэх юм бол нөгөө нэг жоохон томоос нь эхлээд баг руу нуцчих гэж
багруу үтсчүүд илүү ойлгомжтой гэж ярьчихсан. Одоо жишээ нь экосистем гэж юу вэ гэдгээс ахуулаад бүлгэмдэл гэж юу вэ гэж яваад популяц гэж юу вэ? Тэгээд бодгол гэж юу вэ? Бодлонтой одоо бодгол гэж юу вэ гэж явангуудаа доторх тэгэл эргэтэн гэж юу вэ? Эд гэж юу вэ? Эс гэж юу вэ гэд тэгээ ингээд тэгээ дараа нь генетик гэдэргээд ингээд молекул ингээд хромосом гээ явчих юм болвол илүү тийм нөгөө нэг юм эхээс нь доошо баг руу явчихвал ойлгоход илүү амар байд юм байна гэдэг надад хэлчихсэн байхгүй. Тэгээ би дараа нь бас хүүхдүүдээр туршиж үзээд ингээд бас зөвлөгөөгөөд хичээл зааж байгаа болохоор бас тэр нь илүү амар юм билээ. Одоо чинь зүгээр хамгийн анхнаас нь ахуулаад биш те. Одоо шинэ эс эдрээ ингээд илүү нөгөө ойлгоогүй юмнууд ойлгох гэдэг ингээд уншаад явж байгаа. Биш анхнаас нь биш дээрээс нь эхлээд бүр ингээд том зургаар нь эхлээд бүр ингээд илүү багруу детальчлаа явчих юм бол илүү бас бэлтгэхэд ойлгомжтой, ойлгоогүй юм ойлгоход илүү хялбар байх юм байлээ шүү гэж зөвлөгөө өгмөрлөө да. За ингээ баярлаа. Миний урилгыг аван манай подкастт оролцсонд дараагийн ажилд нь амжилт хүсье. За ингээ танай хамт олонд ч гэсэн намайг ингээд урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд танай хамт олонноос дараагийн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Тэгээд энэ хүү биологи гэдэг одоо шинжлэх ухааны салбарыг одоо сонгож орж ирэх хүүхдүүдийн тоо цаашдаас илүү олон байгаасай гэж хүсэж байна. За ингээд дараагийн дугаараараа уулзлаа. Баяртай сонсогчдоо.